За Хятадд орон сууцны үн эрчимтэй буурч байгааг сүүлд гарсан статистик нь харуулж байна. За бидний дур төрштэй холбоотой гол мэдээллийг Bloomberg-ийн Terence Edwards хүрэхэд бэлэн болсон байна. За Хятад улсын эдийн засаг гүнзгий дефляцийн дарамттай нүүр тулсан зам бас орлогыг өсгөж хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнүүд боловсруулж байгаа. За та одоогийн Хятадын эдийн засгийн бодлогыг хэрхэн тодорхойлох вэ? За Хятад улсад одоо хэрэглээний зах зээл удааширч, за инфляцийн түвшин сүүлийн жил орчмын хугацаанд анх удаа буурсан байгаа. Үйлдвэрлэгчийн үнийн индекс 2022 оны 10 дугаар сараас хойш агшилтын бүсэд орсон байна. За нэг бол 2 дугаар сарын үйлдвэрлэлийн гарц нь жилийн дүнгээр 4.9% өссөн бол тогтмол хөрөнгө оруулалт 4.1%-аар за жижиглэн худалдаа 4%-аар өссөн. За эдгээр бүх тоо мэдээлэл нь өмнөх төсөөллийг бол давсан байгаа. Дональд Трампын шинэ худалдааны дэглэснээс хойш дэлхийн 2 дахь том эдийн засгтай улсын хэр зэрэг дэвсвэрлэж байгааг за эдгээр тоо баримтууд нь маш зохицоор харуулж байна. За дэлхийн худалдааг донсолгож Хятадын экспорт удаашрахад нөлөөлж байгаа Америк нэгдсэн улсын бодлогыг сөрөх гол түлхүүр нь за дотоодын хэрэглээний зарлыг нэмэгдүүлэх явдал байгаа. Хятад улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн бараг 3.1 орчмыг бол экспортын салбар нь бүрдүүлсэн. За үйл хөдлөл хөрөнгийн зах зээлийг харуулах Хятадын орон сууцны үн 2 дугаар сард өмнөхөөс огцом дүнгээр бас онсон байгаа. За ингэснээр эрх баригчдын энэ зах зээлийн сэргээх хүчин чармаалтыг үл харгалзсан сүүлийн 6 сарын хугацаанд анх удаага инхүү муудаж байна. Хятадын 70 хотод шинэ орон сууцны үн за 2 дугаар сард 1 дугаар сартай харьцуулахад 114%-аар бас буурсан байгаа. За харин хуучин орон сууцны үн 134%-аар унсан. Энэ бол өмнөх сартайгаа бол ижил бас үзүүлэлт байгаа. За үнийн онолд энэ үргэлжилснээр орон сууцны зах зээлийн онол дууссан гэх найдварыг бас үгүй болгож байна. За дефляцийн дарамт нэмэгдсэн эдийн засгийн өсөлтийн төлөв муудсан энэ үед бас эрх баригчдын хувьд за энэ зах зээлийн онолтыг зогсооход бас хүндрэлтэд тулгарч байна. За шинжээчдийн хувьд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт за 5% зорилттой хүрэх магадлалыг нэрхээр харж байна. Эдийн засгийн удаашрал үргэлжилснээр Монголд бас хэрхэн нөлөөлөх төлөвтэй байгаа бол. За Бээжингээс энэ амралтын өдрүүдээр за улсдаа хэрэглээний зардлыг сэргээх за тусгай төлөвлөгөө баталсан байгаа. За энэ дотоодынхаа эрэлтийг тэлэх за сүүлийн хүчин чармаалт бас болж байна. За засгийн газрын энэ оны эдийн засгийн дэрвүүлэх зорилт бол дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг 5% төргөх амбицтай зорилт байгаа. За өнөөдөр үдээс хойш Хятадын томоохон албан тушаалтнууд за хэрэглээг нэмэгдүүлэх алхмуудаа бас танилцуулах байгаа. Үүний дохиог бол хөрөнгө оруулагчид хүлээж байна. За төрийн зөвлөлийн гаргасан чиглэлээс харуул хуцааны болон үйл хөдлөл хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах алхмуудыг бас тодорхойлсон байсан. За мөн улсын төрөлтийн түвшнийг сэргээх урамшууллын арга хэмжээнүүдийг бас санал болгож байсан. За үүнээс харавал иргэдийн зарцуултыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь өргөн хүрээлээрээ орлогын өсөлт юм а гэдгийг бол Хятадын эрх баригчид за хүлээн зөвшөөрч байна гэж болохоор байна. За Монгол улсын экспортын дийлэнх за ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнхийг худалдаж авч байгаа гэдэг утгаараа бол Хятадын Монголын эдийн засгт үзүүлэх төлөө оргилцэгтэй хүрээд байна. За сүүлд Монгол банк бодлогын хүүгээ 12% өргөж өсгсөн нь бол за гангийн үйлдвэрлэлийн гол орцуулдаг нүрс болон төмрийн өдрийн үнийн төлөв за тааруу байгаатай бас холбоотой. За үүнээс шалтгаалж бас бус нутагт тодорхойгүй байдал нэмэгдэж байна. За өнгөрсөн онд Хятад улс бараг тэрбум тонн орчим ган үйлдвэрлэсэн байгаа. За дотоод нь эрэлт нь багасч за үйл хөдлөл хөрөнгийн зах зээлийн хямрал үргэлжиж байгаа ч гэсэн за үйлдвэрлэлээ ингэж нэмэгдүүлсэн. За тус улс энэхүү зөрүүг бол экспортороо нөхөж байсан ч за дэлхийн дахны худалдааны протекционист бодлого нэмэгдснээр бол за экспорт нь дагаад буурах хүлээлттэй байна.